Луп бөмбөлгийн 3 дугаар анги эхэллээ. За манай хоёр нөгөө мэлхээс мэлхийг далаараа өргөж өгөхөр явж ин да. Тэгсэн чинь замд нэг баавга гарч ирээл. Наад яс мэлхийг өг гэсэн чинь Гоку өгч гэсэн чинь Гоку хэлээ гаргасан чил. Яс мэлхийг өгөх юм бол та нарыг амьд үлдээ гэж бодож ийсэн гэсэн чинь. Чам шиг юм зүгж өгч ийт ингээл тэгж чинь. Нөгөө баавч сэлэн гарч ирэхэл. Шууд дайрж шүү. Гэж овоож аал юм а гээл тэгч. Тэгвэл чамаа дуусгаад өгөлдөө гээл. Тэгэл нөгөө баавга Гоку хоёр тулж ин да. Энд байна гээл Гоку тэгсэн чинь. Тэгвэл чамаа ингээд дуусгаад өгье гээл. Цаа сайч чулуу гээл ганц зөхөөл Гоку нөгөө баавгач ялчдаг. Ялчлаа гээл тэгсэн чинь буулмаа ийм хүчтэй байсан байх таа гээл. Чи үнэхээр тийм амттай юм уу гээл тэгсэн чинь. Үгүй би амтгүй муухай амттай гээл нөгөө яс мэлхий чи тэгж чинь. Хэрвээ амттай байсан бол баг Гоку идэх нэ. За далайн анх удаа Гоку харчаал. Хөөх ямар том юм бэ ямар гоё юм бэ гээл манай Гоку чи баярлалаа байж ин да. Намайг энд хүргэж ирсэнд үнэхээр их баярлалаа гээл нөгөө яс мэлхий чинь энэ хоёрт хэлж чинь. За баяртай гэсэн чинь та хоёр түрээнд намайг хүлээж иж болох уу гэж тэгж чинь би та хоёрт бэлэг өгье гээл. За тэгэл яс мэлхий яваад өглөө. Гоку далайн усыг амталж үзэл хөө ямар муухай амттай юм бэ гээл тэгж чинь. Тэгсэн чинь Пилаф энэ хооронд дэлхийг эдэлж ийн гээл зүүдэлж ин да. Пилаф эзэнтэй гэсэн чинь лууд бөмбөлгөө олсон уу гэсэн чинь үгүй бидэн лөө мангар их чоннууд ирсэн бас нэг самгчин чи хүүхэд байсан гэсэн чинь битгий шалтгаан тооччоо тэ. Тэгэл тэгсэн чинь нэг уц дугараал байна уу гэсэн чинь лууд бөмбөлгийн талаар мэдээлэл ирлээ. Лууд бөмбөлөг мэлхий даян чигдэх хүний байгаа гинэ. Эндээс 250 км-ийн зайтай далайд байгаа гэж юм гээл. Хэдүүлээ явъя гээл. Та бас явах юм уу гэсэн чинь мэдээж та хоёр шиг тэнэгт юу гэж даатгах чийд ингээл. Манай гурав мэлхий даян чихаас лууд бөмбөлгийг авахар явлаа. Энэ онгоц ямар жижиг юм бэ гэсэн чинь. Ердөө хоёр хүнд дөрөвсөн онгоц л доо гэж тэгж чинь. За тэндээс нэг яс мэлхий чинь нэг хүнийг дагуулад ирж ин да. Ирчлээ гээл. Сайн уу гээл. Энэ өвөө хэн бэ гэсэн чинь. Намайг мэлхий даяан чийдэг гээл тэгж чинь. Чамайг аварсан хүн бэ гэсэн чинь. Тэр гээл. Чи манай ялц мэлхийг аварсан юм уу? Би чам бэлэг өгнө гэсэн. Галчуу хүрээд ир гээл. Тэг чинь. Тэг чи галчуу ирдэхгүй. Нөгөө жилийн өмнө хортой хол идээд өгцөн гээл. Хэрвээ галчуу байсан бол би өгнө өгшгүй мөнх амьдралыг өгье гэж бодож исэн гээл. Тэг чинь. Кинтон хүрээд ир гээл. Тэгсэн чинь. Нэг үйл хүрээд ирлээ. Энэ үйл бол Кинтон. Энэ үлийг чамд өглөө гээл тэг чинь. Гоку хараад энийг яаж идэх юм бэ гэсэн чинь. Энийг иддэхгүй юм. Энийг унж нисч болно. Тэгэл Гокуч баярлалаа гэж хэлж. Гэхдээ зөвхөн энийг сайхан сэтгэлтэй л хүн унж чадна. Би чамд жишээ болгож харуулъя гэж үсэрсэн чи унж чаддаггүй. Юу болоод байна? Яг унж чадахгүй байна гэсэн чинь. Гоку үсрээл унждаг. Гокуч баярлалаа. За тэгээ манай Гоку маань нисдэг үлдээ болж байгаа юм да. Энэ хооронд нөгөө гурав чинь мэлхий даяанчих руу явж ин да. Замаа хараал байж байгаа л мэлхий даяанч байшин болчлоо шүү. За тэгэл онгоцтойгоо мэлхий даяанчийн гэрээ хажууд буулаа да. Цахилгаан ч байна. Гэрт хүн байна уу гэлэгч. Гэрт нь хүн байхгүй юм шиг байна. Орё гэл. Надад ийм үед ашиглана гэд бүх хаатойч нь тарах мастер төлхөр байдаг. Хаа найн. Олцлоо гэлэгч. Яг онгохгүй байна гэлэгч. Нөгөө хоёр чинь. Угаасаа онгорхгүй байсан шүү дээ. Та яагаад чойжилчвал гэж. За энэ хооронд ч манай Гоку үл онж үзэл их л жаргалтай харагдаж байна да. Арахгүй ш нэстүүлтэй болтой юм чи. Баярлаа өвөө гэлдэг чинь. Өвөө та надад юу өгөх юм бэ гэлдэг чинь. Энэ охин чамаа аварсан юм уу гэж. Үгүй. Надад 70 ослоо гэсэн гэдэг чинь. Надад дотоочоо харуулах юм бол бодож үзье гэлдэг чинь. Гэсэн чинь нөгөө хоёр чинь дотоочоо гэл гайх чинь. Юу та чи даяанч хүн байж юу дотооч вэ гэсэн чинь. Даяанч нар ч гэсэн хаяач гэсэн дотооч харахыг хүсдэг юм аа гэл. Тэгвэл харж болноо мэ гэж харуулж. Өө чая харчаад юм өхөр боллоо шүү. За юу өөх вэ гэж бодож исэн чинь. Буулмаа өвөгийн зүсэн лууд бөмбөлгийг харчдээ. Наад бөмбөлгөө үзүүлж байгаа ч гэл тэгж юм. Чи мэ гэж үзүүлсэн чинь. Харсан чи үнэхээр лууд бөмбөлөг мөн байх шүү. Тэгэл Гоку ирээд энийг хардаа л гэж. Гоку хараад хөөх 3 удаа лууд бөмбөлөг байна гэл. Тэгж юм. Үнэхээр тийм үнэтэй юм байсан бах таа гээл. Өвөө надаа энийг өгсөнд үнэхээр баярлалаа гэж. Би одоохон дайраа
хөө шийдэг байгаа штэ гэсэн чинь. Тэгвэл та маань дахиад хараа гэж баахан харуулчлаа. За тэгээд манай хоёр лууд хүмлэгтэй уулзлаа. Баяртай гээл манай хоёр ч гэрлөө ярьлаа. Өвөө маань ч гэрлүүгээ ярьлаа. За буулмаа гэртээ ирчээл. Гэс хувцас солиод хоёлаа явъя гээл. Буулмаа орилол юу вэ? Миний доттооч энд юу хийж байгаа юм бэ гэсэн чинь. Би арай доттооч өмсөөгүй байсан биш үстэй л гэсэн чинь. Гоко зүгээр дээ бөмбөггүй байлаа гэж санаа зовох хэрэггүй штэ л гэж. Чи арай миний доттооч тайлсан биш үстэй гэсэн чинь. Тийм ээ би тайлсан гээл. Гоко маань шийтгүүлж ин да. За энэ хооронд манай ч гэжтэй дайсны гороо лууд хүндлэхийг хаагаад гэрэг нүр төвөө ачлаа шүү. Тэгэл нэг матрыг харчаал худаг гаргаж ирээл. Цүнх болмооргүй байвал тэр үгүй ханаагаа хэл гэсэн чи нөгөө үгч ирж идэг. Ямар нөхөрсөг угтаа авалт вэ? Лууд хүндлэх өг гэсэн чинь түрүүн би нэг охин өгцөн гэл тэг чинь битгий худлаа яриадаа гэл гэсэн чинь нэрээ гэл. Тэгээд нөгөө 70 эрэг рүү чи нөгөө гурвч явахаар бол. Хөө өвөө төрөөд өгч гээл тэг чинь ямар даварцсан гарууд вэ гэж хаад зэвэгийн цоолонгуудаа өвөн төрөөд өгчтэй. За тэгээ манай гуравч цоорхоо тавьтайгаа гарч өглөөдөө. За энэ хооронд буулмаа байшингаа ороочаал. Хөөх энэ үлдээ явах юм бол илүү хурдан явах юм байна да гэсэн чинь. Энийг зөвхөн сайхан сэтгэлтэй л унж чадна гээл хэлсэн чинь нөгөө ч унах гэж үзээд мэдээд унж чаддаггүй. Юу вэ хөөхөн бах нүгэл юм бах та гээл манай хоёр ч аялдаа гарлаа да. Энэ хооронд нөгөө гуравч нь цоорхоо онгоцтойгоо живэд лууд хүндлэхийн 3 дугаар анги маань дуслаа. За лайк, subscribe дараарай. Баярлалаа.